За та бүхэндээ өнөөдөр ширмэн тогоонд хэрхэн талах барих талаар бичлэг үзүүлэх гээд. За хамгийн түрүүнд ширмэн тогоогоо салтар угаа. Улаан бүлгийн усаар угаачвал байна. Хоёр тоогоо маш сайдар хаттлан арччихсан. Би ингээд өөрийн дурын тосоо хэрэглэн маш бага хэмжээгээр шингэн. Хүмүүс хит их тос одоо тогоондоо түрхэд тэгэхээр нөгөө тогооноос нь тос нь шатаж уур гараад байдаг. Тэр тосыг бол маш бага хөдөлгөх болдог юм аа гэж хэлгээд. За ингээд нөгөө талах барихаас өмнө тоогоо яагаад би тослоод юм гэхээр талах барих хэвчээ тогоо маань бас сайхан өнгөлөгдөж өгөх учраас ингээд би нэг сумаар хоёр тоглоо бодох гэдэг байгаа. За хоёр тогоогоо шарх шүгэндээ хийчихсэн. Ингээд би 230 хэмд 30 минут орчим маш сайдар халааж өгөх гэж байна. За яагаад халааж байна вэ гэхээр одоо талхны маань хөөлтийн хөөлт бол ерөөсөө шарх шүгэнд орсноос эхний 10-аас 15 минутанд эрчимтэйгээр явагддаг. За энэ үед бол огцом халуун болон ууршилт маш чухал шаардлагатай байдаг. За тэгэхээр та төсөөлөд үзэх юм бол энэ дотор маш халуун ширмэн тогоон дотор талх ороод одоо огцом халтын нөлөөнөөр одоо сайн хөөж эхлэхэд за тогоо маань таглагдсан байгаа учраас одоо ямар ч уураа алдахгүйгээр өөрийнхөө ууранд бүрэн хөөх болцоогоор хангатана л гэсэн үг. За ингээд тогоогоо одоо халаая. Маш халуун болчихсон. Тэгэхээр надад хоёр талх байгаа. Нэг байгаа. Жохон алдах чи. За. Үнийгээ дуртай төсөлтөй хийж болно. Оо. Хартаа биш. За, дуртай төсөлтөй хийж эхлэе. Энэ болохоор калкан цас хэрглэж байна тийм ээ. Калкан цас хэрглэхэд яагаад надад амар байдаг вэ гэхээр тогоо халцсан үед шууд ингээд талхаа шилжүүлээд хийхэд жоохон хэцүү байдаг учраас би дандаа цаас хэргэлдэг. Тэгээ ингээд цаасаа талхныхаа хэлбэрийг өчгөр болгохын тулд захын ингээд гоё тэгшилтэж болно. Та бүхэн сэрэний арт ашиглаад хийдэг юм уу? За ингээд болчихлоо. Хэрвээ калкан цаас байхгүй бол тоогоо шууд тослоод талхаа чигэнчиж болно. Эсвэл бол талхаа шууд тогоондоо хөөлгөөд тослоод хөөлгөөд тэндээ шууд чигэнчиж бас болдог. За адилхан л тусч.
За ингээ хоёр бүхэл бүрийн талах маань бэлэн болсон байна. Ингээд одоо тогооноос нь гаргаад 1-2 цаг сайхан хөргөж агаад задлахад бэлэн болсон гэсэн үг. Энэ маань дуустал үзсэн та бүхэндээ баярлалаа.